Та Америкийн кино найруулагч Рон Фрикигийн бүтээсэн Самсара буюу Сансар орчлон киноны дүрсийг харж байна. Энэ бол Бээрэн буюу Мянмар улсын анхны нийслэл байсан багаан хэмээх газар болго. Энэтлэг хятадын дунд Таиланд, Бангладеш, Лаос улстай хил залгаа орших энэ орныг Бээрэн улс гэж хүмүүс мэднэ. 1989 онд нэрээ сольж Мянмар хэмээн нэрлэгдэх болсон Азийн нэг жижиг улс гэж боддогч 60 сая хүн амтай гэд бодохоор тийм ч жижиг орн бас биш ажээ. Энэ та бүхний харж байгаа киног 2011 онд бүтээсэн бөгөөд дэлхийн 25 орнд 5 жилийн хугацаанд 70 мм хальсаар авсан дүрсийг дижитал форматанд хөрвүүлэн хийж анх 2011 оны Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлттэй хийж 2012 оны 8 дугаар сард хязгаарлагдмал хувилбараар тарсан билээ. Мянмар хашаа болон үнэтэй чулуу, газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмалын нөөцөөр баялаг орон юм. 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 56.7 тэрбум долларт хүрч байжээ. Цэргийн дэглэмтэй байсан Мянмар орон хүний хөгжлийн түвшин доогуур 188 орноос 148-д ордог байсан боловч одоо ардчилсан улс орн болсон билээ. Энэ баримтат киногоор бид энэ улс орны бурхны номыг ариунаар нь хадгалан ирсэн тухайд онцлон үзүүлж, бясалгал хийгээд бясалгалын багш нарын тухай түүхэн газруудаар аялаж, бурхны орны тухай онцлон өгүүлэх болно. Тэгэхээр бол Бээрэн орон гэдэг орны бол бэлэг тэмдэг бол одоо бидний ард байгаа юм Сватагон гэдэг. Энийг л одоо хэлнэ дээ. Энэхүү сувраг маань болохоор 2500 жилийн өмнөөс эхэлж баригдаж ирсэн юм байлээ. Тийм. Анх түүхийн чи бас мэдж байгаа бах тийм ээ. Юуны бурхан багшийг дөнгөж гэгээрээд байж хахад Буси Балика гэж хоёр Мянмар худалдаачин бурхан багшийг яг гэгэрснийхэн дараа нь таарлаж бурхан багшд бол хоол үргэл барьсан юм байлээ. Анхных нь хоол тийм ээ. Анхных нь хоол тийм. Тэгээд бурхан багш бол тэр хоёрт өөрийнхөө үснээр өгсөн. Тэгээд энэ үсийг бас өгсөн шалтгаан байгаа. Ягаад гэвэл Мянмар улс бол бурхны шашныг ариунаар нь хадгалж үлдэх орон гэдгийг бурхан багш мэдчихсэн учраас тэр хоёр тэр үсийг өгсөн гэж ярьд юм байлээ. Энэ суврагад гагц бурхан багш Сиддхарт Гоутамын 8 үс залран байгаа төдийгүй энэ цагийг эзэлсэн өмнөх дөрвөн бурханы таяг, усны шүүлтүүр, орхимжны хэсэг тус байгаа болохоор энэ сувраг бурхадын сувраг ажээ. Дараагийн 5 дахь бурхан Майдэр нэрээр заларна гэсэн лүндэнтэй билээ. Бээрэн улс анхлан бурхан багшийн үсэнд зориулан сувраг босгосон цагаас эхлэн энэ орон архад болон гэгээрсэн лам нартаа зориулж алтан сувраг босгож эхэлсэн бөгөөд одоо энэ улс тэр чигээрэн алтан суврагын орон болон хувирчээ. Бээрэн улсын шинэ нийслэл Янган хотод энэ сувраг оршдог бөгөөд энэ алтан суврагад 13153 ширхэг цэвэр алтан ялтас орсон нь 60 тонн болох бөгөөд одоогийн ханшид шилжүүлбэл 3 триллион 194 тэрбум долларын үнэтэй ажээ. Суврагын оройд байх алтан шүхэрт 215 кг цэвэр алтан, орой хэсэгт байх эрдэнийн чулуунуудад 1000 ширхэг алмаз орсон нь нийт 278 карат болно. Энэ дотор 25 см том алмаз байгаа бөгөөд нийт 4351 ширхэг алмаз нийтдээ 1800 карат болдог тул энэ бүгдийг үнэлэх боломжгүй юм. Энэ бүгдийг 2500 жилийн өмнөөс эхлэн босгож сайжруулсаар 1871 онд Миндон хааны үед дээрх тоонд хүрчээ. Ийм их эрдэнэс агуулсан сувраг дэлхийн аль ч оронд байхгүй юм. Тэгэхээр энэ орн
Бурхан багшид ямар их хүндлэл үзүүлдэг нь гайхмаар. 2006 онд яг одоогоос 10 жилийн өмнө Ариун номын замаар гэдэг нэвтрүүлгийг бид хийж ялаа. Магадгүй үзэгч та бүхний хэн нэг нь үзсэн байж болох юм. Тэрнээс хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бясалгалын талаар дөрвтэй томоохон хэмжээний зүйл хийсэнгүй л дээ. Яагаад Мянмар орныг номын орон, ариун номын орон гэж нэрлэдэг юм бэ гэвэл та бүхний харж байгаа энэ олон чулуун ном. Энэ бол дэлхийд дээр байгаа хамгийн том чулуун номын сан гэж хэлж болно. Энэ бүх сувраг дотор нэг бүлгүүдээр нь хуваагаад ганжуур данжуурын бүх ботыг энд хийгсэн байна. Энэ бол ариун номын орон гэдгийг баталж байгаа гол зүйл юм. Монголчууд бидний эрт тэр үеэс шүтэн биширж ирсэн Будда бурхан нь тооцоолшгүй 4 галав хийгээд 100 мянган галавын өмнө Самадагийн 8 дахь шатанд хүрсэн даяанч байх үедээ тэр үед орчлон залран байсан Девангар бурхантай уулзаж анх бодийн сэтгэл үүсэж бодисаттва болжээ. Девангар бурхантай уулзсан тухайгаан бурхан айлдахдаа тэр үед хэрвээ би Девангар бурханаар Випашна бясалгал заалгасан бол тэрл суудал дээр нь архад болон гэгэрэх байсан. Гэвч ингэснээр зөвхөн би гэгэрэлд хүрэх байлаа. Харин тэр үед надад Девангар бурхан шиг ийм олон хүмүүн хийгээд тэнгэр сэлтийг гэгэрэл ариусал хөдөлсөн бурхан болёо хэмээх чанд хатуу сэтгэл үүссэн билээ гэсэн байдаг. Бурхан Буддаг тооцоолшгүй 4 галав хийгээд 100 мянган галавын дараа Замбу Тэвэд Гаутам нэрээр залран бурхан болон гэгэрнэ гэдгийг Девангар бурхан иш үзүүлсэн бөгөөд тэр ерөөл одооноос 2500 гаруй жилийн өмнө биелэн олж Сидхата Гаутам энэтхэгийн хойд зүгийн Гямлан улын бэлд орших Шакя хаант улсын хан хүү болон сүүлчийн төрлөн авчээ. Тэрээр хан хүүгийн тансаг амьдрал Думбан амьдарч 16 нас хүрэмэгцэн Яшотхара нэртэй үзэгсэлэн дүнжтэй хоромлон 29 настайдан Рахул нэртэй хүүтэй болжээ. Гэсэн хэдий ч хорвоо төрсөн хэн боловч төрөх, өтлөх, өвдөх, үхэх зовлонгийн дөрвөн далаагаас гэтлэхгүй туулдаг болохыг ойлгосон Сидхата Гаутам тэдгээрээс гэтлэх өвшгүй мөнхийн амгалангийн хутгийг олохын тулд хүү Арахуула төрсөн тэрл шүн гэрээсэн гарч аршийн осоор ховрог болжээ. Тэрээр 6 жилийн турш гэгэрэл хүрэх аргыг хайн тэнүүчлэн явахтан тухайн үед хөгжиж байсан энэтхэгийн Самаада бясалгалын 2 их багш Алара Калам болон Удака Арамампута хоёртой уулзаж тэдний эзэмссэн ертөнцийн Самаадагийн дээд шат болох 7 болон 8 дахь Самаадыг заалган богино хугацаанд эзэмссэн боловч энэ нь түүнд хангалттай санагдсангүй. Түүний сэтгэл илт цэвэршиж урд өмнөхөөсөн хавьгүй тайван амгалан болж байгааг тэр анзаарч байсан хэдий ч тэдгээр дээд Самаадын сэтгэлийн өнгөн хэсгийг ариусгасан боловч сэтгэлийн гүнд дарагдсан үүлийн өрөнд хүрч устгаж чадахгүй байгааг бас мэдж байлаа. Тэмээс Гаутам Ирлэн цааш үргэлжлүүлэхээр шийдэж тэр үеийн энэтхэг орон түгээмэл байсан Бэ зовоох төсвөр хатуучлын бясалгалд 5 бадарсны хамтаараа 6 жилийн турш шамдсан боловч Анаал сэтгэлийн гүнд орших үүлийн өрүүдийг устгаж чадлагүй харин ч нэмэгдүүлсэн байгааг харжээ. Энэ бүх хугацааны эцэс тэрээр биеийн тав дух тансаг бүхнийг хангах хийгээд бие зовоон хүнд хэцүү хатуужил дэвчээрийг үйлдэх хоёрын аль аль нь зовлон арилгахад тусалж чадахгүй туйлшрал юм байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Ийхүү агуу энэтхэг орнон дэлгэрээд байсан бүхэл бясалгалын аргуудыг өөрийн биеэр туршсан боловч төгс гэгэрэл хүрч чадлагүй мухардаад байсан Гаутам баг хүүхэд ахуйда ганцаар модны доор сууж байхдаа өөрийн хамраар орж гарч байгаа бодит амьсгалыг ажиглан зөв Самаадыг хөгжүүлж гүн төвлөрөлд орж улмаар асар их амгалан мэдэрч байсан санаж тэрл бясалгалыг хийж туршиж үзэхээр шийджээ. Ингээд Гаутам бие тэнгэрүүлэхийн тулд хоол идэхээр шийдэж оролцох тосгоны Сужата гэгч бүсгүн өргөсөн будааны зутан зоогolсонто түүнтэй хамт сургуулж байсан 5 анд нар нь түүнийг зорилгоос нь шантарлаа хэмээн орхин одоцгоожээ. Гаутам даруй нэг модны дор суугаад төгс гэгэрэлд хүрэхээс нааш эндээс яасан ч босохгүй гэсэн хатуу шийдвэрийг гарган бясалгаж эхэллээ. Тэрээр 14 хоногийн турш Анапана бясалгалаар зөв Самаадыг хөгжүүлээд зуны эхэн сарын шинийн 15-ны шин гэхэд Випашна бясалгалын устан алга болсон аргыг нээн олж сэтгэлийн гүндэх үүлийн үрийг төгс устгаж нар мандахад сая бурхны хутгийг олон гэгэрчээ. Бурхан энэхүү гол сургаал болох бясалгалаа уулцсан хүн бүрт ойлгуулан заахын тулд олон сургаал ном айлцсан нь энтх хэлээр Типатака төвд Монгол хэлээр ганжуур дайнжуур болон алдарсан билээ. Ийхүү бурхны хүн төрлөختнөө үлдээсэн хосгоо хоёр эрдэнэ бол түүний заасан сургаалын онлын тал болох Типитака буюу
Ганжуур Данжуур мөн түүний сургаалын практикал болох Випассана бясалгал өгөөд энэ ховор эрднийг өнөө үед хосоор нь багшийн уламжлалаар цэврээр нь хадгалан ирсэн орн бол энтхийн зэрэгэлдэх Мянмар улс үлээ. Энэ бясалгал анхандаа Бурхан багшаас хойш 500 жил байсан бөгөөд үүнээс хойш устан үгүй болсон юм. Харин Мянмар улсад энэ бясалгал өнөө хүртэл цэврээрэн орсоор байсан юм а. Бурхан багшийн бясалгал болох Випассана бясалгалтай анх таарч дэлхийд дахин дэлгэрүүлсэн хүн бол энэ улсад төрсөн энэтхэг гаралтай Гоенка хэмээх хүн билээ. Тэрээр Мянмар улсын тэргүүн баячуудын нэгэнд ордог бизнесээ хүн байсан бөгөөд харамсалтай нь мигрэн хэмээх толгойн өвчнөд тусжээ. Яг мөнгө хөрөнгөтэй баян хүн учраас Япон, Америк нэгдсэн улс зэрэг орнуудад очиж эмчилгээ хийлгсэн ч тусыгээс олжээ. Гэтэл түүний нэг найз манай энд маш цөөхөн хүрээнд хийгддэг бясалгал байдаг юм байна. Чи нэг суугаад үзэхгүй юу? Сэтгэлийн гаралтай ч өвчин юм билүү гэж хэлжээ. 1956 онд Гоенка багш анх удаа Рангун хотын олон улсын бясалгалын төвд их багш Саяжи Убакийн дээр очиж бясалгал суусан бөгөөд түүний толгойн өвчин бясалгал суусан дараа арилснаар бясалгалын эрдэмт шамдаж эхэлсэн түүхтэй. 14 жил тэрээр суралцаж туслах багш болсон хойно түүний ээж энтхэгт биеийн муудсан тухай мэдээ сонсчээ. Ингээд тэрээр энтхэг оронд очиж өөрийн хамаатан садны 11 хүнд анх бясалгал зааж эхэлжээ. Гэтэл өнөөдөр дэлхийн 125 оронд бясалгалын төв баригдаж дэлхийд дахин түгэн дэлгэрсэн түүхтэй юм а. Та бүхний харж байгаа энэ бясалгалын төв бол Гоенка багшийн Мянмарт байгуулсан анхны төв бөгөөд энд бясалгаж байгаа хүмүүс 10 хоног хоорондоо юу ч ярихгүй өглөө 4 цагаас орооны 9 цаг хүртэл дундаа 5-10 минутын завсарлахтайгаар бясалгана. Мөн өдрийн цагт махгүй хоол идэж нэг ч үг дуурахгүйгээр өнгөрөөдөг билээ. Хамгийн гол зүйл орой унтахын өмнө өдөржингөө хийсэн бясалгалын тухай онолын зүйлийг номын айлдвараар заадаг. Энэ номын айлдварыг Гоенка багш өөрөө удирдан явуулж байсан бичлэг өнөөдрийг хүртэл ашиглагдсаар байна. Танаа улсад хичнээн бясалгалын төв байдаг бай. 20 гаруй төв бий. Нэг жилийн хооронд хичнээн хүн бясалгалд хамрагддаг. Жилийн хугацаанд 50,000 гаруй хүн хамрагддаг. Та яагаад энэ Мянмар орныг сонгож бясалгал хийж байгаагаа хэлнэ үү? Би энэ улсад өмнө ирж байсан. Энэ орн ариун номын орн. Гоенка багш энэ орных болохоор жилийн өмнөөс л энд ирж бясалгалд сууя гэж бодсоор ирж суусан маань энэ л дээ. Би энэ бясалгалыг 6 жилийн өмнөөс хийсээр ирлээ. Нэг найз маань зөвлөсөн хэрэг л дээ. Одоо би мэдээж эхлээд Японд, дараа нь энэтхэг, Тайланд, одоо анх удаа Мянмарт сууж байна. Мянмар бол ариун номын орн, буддист орн болохоор энд заавал суух ёстой гэж бодсон юм л да. Би олон жил Гоенка багштай ойр байсан л да. Ярьж хөөрчж байлаа. 1993 оноос 2012 он хүртэл хамт байсан гэж хэлж болно. Би анхны бясалгалаа бас Гоенка багштай хамт Дармагирэд сууж байсан юм. Дараа нь би Тайландд, харин энэ Мянмар орнд ирээд 3 жил болж байна та. Та бүхний харж байгаа энэ баримл бол дэлхий дээрх хамгийн өндөр бурхан багшийн дүрмлээ. 10 хоногийн бясалгал дууссан дараа бид бясалгалын их багш нарын байрлаж байсан түүхэн газруудыг үзэхээр мартсан юм. Хормынхан балсарын аяллыг хийж яваа Францын хос энэ улсыг үзэхийн тулд хичнээн багасгаад ч нэг сар хүрэлцэхгүй юм а хэмээн ярьж байсан юм. Үнэхээр нь тийм ажээ. Ариун номын орон Мянмараар хийх аялал ингэж эхэллээ. Аливаа зүйлээ цаг нь болохоор хэн нэгний оролцоо дэмжлэгээр түгэн дэлгэрч биелээ болдог нь ёс юм. Бурхан багшийн бясалгал болох Випассана бясалгалыг Мянмар улсад яг цэврээр нь хадгалж зааж ирсэн онцгой нэгэн хувраг бол Леди Саядов ажээ. Их багш Леди Саядов нь 1849 онд Хойд Бирмийн Монива дүүргийн нэгэн тосгонд мэндэлжээ. Багвалчир наснаас төрлөх тосгоныхон хийдэд шавлан сууж Бурхны сургаал номонд шамдан суралцсаар
20 наснда гэлэн сахил хүртэж Нана Дахажа хэмээх номын нэртэй болжээ. Нана Дахажа буюу Леди Саядав Бурхны номонд хичээнгүйлэн шантсаар бясалгалын дээд шатанд хүрч Ганжуур Данжуурын 3 бот аймгийн хамгийн сүүлчийн аймаг Абидармаг төгс судлаж чадсан агаад улмаар 1867 онд Эрдэмийн аянан үргэлжлүүлэхээр тухайн үеийн оюун ухааны томоохон төв байсан Мандалай хотыг зорьжээ. Түүнийг ийн Мандалайд сурч ах үед нь Ганжуурыг шүүн тунгаах ховргуудын 5 дугаар чуулган болж олон орны эрдэмтэн ховргууд хуранчулсан бөгөөд Леди Саядав 1871 онд болсон энэ чуулганд Абидармаг шүүн тунгаах асуудлыг хариуцсан ажиллажээ. Энэ чуулганы үр дүнд Ганжуурын шүүн тунгаасан цэвэр сургаалыг 729 ширхэг гантиг чулуунд сэлэн бичсэн нь өнөө хүртэл Мандалай хотын бэлд орших сувраган доор хадгалагдж байгаа билээ. Чиндвийн голын зүүн эрэгт орших Мониван тэр үедээ Ганжуурыг хэсэгчилж бус цогцоор нь заадгаараа алдартай жижиг төв байсан бөгөөд Леди Саядав гэлэн өдөр нь Монивад морилон гэлэн гизлүүдэд ном зааж Ройдо Чиндвийн голын нөгөө эрэгт орших жижигхэн агуйдан очиж бясалгадаг байжээ. Тэрвэр энэ агуйдан бясалгах үед хүн оруулдаггүй байсан боловч нэг шав нь орж хартал газраас хөндөй бясалгаж байсан тухай түүний намтарт бичигдэн үлдсэн байдаг. Удалгүй түүний эрдэм чадлыг шүтэн биширсэн лам хувргууд олноорон шав орж эхэлсэн тул Бурхны сургаалыг бүхий шав нартай хүргэх үүднээс тэрвэр таны одоо харж байгаа Леди Тавьяхидыг үүсгэн байгуулсан гэдэг. Ер нь түүний тойрвсон ном бүтээлүүд нь буддын сургаалыг судлах, мэдхийг хүссэн хэн бүхний гарын авлагуулж чадсан юм. Гэлэн Леди Саядовын Бурхны сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, тухайн үед энэтхэг Бирмийг колончилж байсан Английн засгийн газраас тэргүүн их бандид цолыг хүртээж байсан бол Рангууны их сургуулиас утга зохиолын доктор цолыг түүнд олгож байжээ. Бурхны сургаал хийгээд Випашня бясалгалыг энгийн ардын сэтгэл оюунтай холбож өгч чадсанараа түүхийн шастрт алтан үсгээр бичигдэх их багш Леди Саядав дэсэн амьдралаа гагцхүү бясалгалд зориулсаар 1923 онд 77 наснда Нирваны дүрийг үзүүлжээ. Мянмар орн бол онцгой сонин зүйлсээр ариун орн юм байна. Энэ орныг бол үзэж баршгүй их олон сайхан зүйлстэй юм байна. Одоо та бүхний харж байгаа энэ миний ард байгаа энэ том цогцлбор бол дотроо 5 сая Бурхны дүртэй ийм том цогцлбор байх юм. 5 сая дотроос 100 мянга орчим өндөр, маш өндөр том бурхтууд нийтдээ бол 5 сая орчим том жижиг бурхтуудтай ийм том цогцлбор байна. Магадгүй энэ цогцлбор бол дэлхийд өөр хаач байдгүй болов гэж би бодож байна л да. Энэ бол 100 гаруй жилийн түүхтэй өнөөдрийн хүртэл яг бүтэн болж байгаа ийм зүйл байна. Энийг бясалгалын их багш Леди Саядовын багш нь анх санаачилж олон одоо буян хүмүүсийн хандивыг цуглуулж эхлүүлсэн. За зөвхөн барилгыг нь барихад 5 жилийн хооронд барьсан гэж яах юм. За тэгээд Багаан гэдэг хотоос босод дотортлын бүх зүйлсүүдийг нь авчирч хийсээр байгаад 110 жилийн явцад энэ бүгдээрээ нийлж одоо энэ байдал төрсэн байна л да. Будхං саранං гаччами. Энэ 5 сая Бурхны дүр бүхий сүм дотор явж идэл юм хар өнгөтэй Бурхан Будда таарлаа л да. Тэгээ энэ ямар учиртай ингэж хар өнгөтэй байна вэ гэсэн чинь энийг сүмийг байгуулахад олон түмний сэтгэлийн хандиваар, буйны хандиваар хийдэг юм байна л да. Одоо та бүхэн урд нь энэ хайрцаг харж байна. Энэ лүү бол хандивынхаа мөнгийг хийгээд энэ цугласан мөнгөөр эднийг алтаддаг юм байна. Бусад бурхтууд нь алтан байна шүү дээ. Гэх мэтээр бол сүжигтэн олны хандивын буйнаар бүтсэн сүм юм байна л да нийтдээ энэ. Одоо миний хувьд бол би бас төрөлхийн сургуулийн хүний хуваар хэлэхэд тийм бараг л галерей шиг тийм маш сайхан хийцтэй үнэхээр уран агуу ийм бурхтын дүр байна. Түүнээс гадна энд сонин зүйл байна. Энэ доор та бүхэн харж байгаа энэ чулуу байна. Энэ чулуу ямар учиртай юм бэ гэд би эндхийн хүнээс асуулаа л да. Тэгэхээр ингэдэг юм байна. Энэ бурханд энд суужгаад мөргөж залбираад
За одоо эрүүл мэнд, одоо ажил төрөл, аз жаргал бүх зүйлээ хүсэж бүгдийн сайхан бодож бясалгаад дараагаар нь энэ чулууг өргөж үздэг юм байна. Хэрвээ энэ чулуу их хөнхөн өргөдөжэвэл энэ бурхан таны хүслийг хүлээж авсан. Тэр ажил бүтнэ гэсэн үг. Хэрвээ энэ чулуу өргөгдөхөд их хүнд бараг газараа салахгүй байвал тэр ажил чинь бүтэхгүй гэсэн ийм утгатай зүйл байдаг юм байна. Тэгээ манай монголчууд бас бүгдээрээ эх орныхоо тухай бодож, гэр орныхоо тухай бодож, бүгдийнхэн тухай бодож энэ чулууг өргөлөө. Зөвхөн аз таарсан уу бүгдээр л энэ чулууг бол сэфэтэл өргөцгөөж байна. Тийм болохоор зэрэг монголчуудын минь үлс одоо их сайхан бүтэх баха гэж би бол итгэл төрж байна. Нэг зүйлийг тодтогч хэлэхэд Леди Саяд бол бурхан багш Готмаас хойших 2 дахь Будда гэж одоо Мянмарчууд үздэг. Ерөөсөө энэ улсад байгаа энэ маш их үзэж барагдчихгүй энэ их олон цогцлбор энэ бурханы энэ үнэт зүйлсийг бүгдийг нь санаачлан босгож хийлдсэн хүн байна. Одоо та бүхний үзсэн түрүүний жижигхэн агуу дотор бясалгаа сууж исэн тэр Леди Саяд багш бол энэ бүгдийг үүсгэж томруулсан юм байна. Тэгээд ч Леди Саяд багшийг бол тухайн үеийн Английн колони байсан орн шүү дээ чинь. Тухайн үеийн Кембриж, Оксфордын их сургууль эднэрт урд залдаг. Одоо бол Ганжуур Данжуурын Дама Пада гэсэн хэсгийг бол ер нь Леди Саядын Мянмар хэл рүү орчуулсан болон бичсэн зохиолуудаар бүгдийг нь одоо барьдаг. Ерөөсөө бид байхаа мэдэхгүй байж болно л да. Леди Саяд гэдэг хүн бол үнэхээр тийм бурхны шидийг олсон ийм хүн байсан юм байна. Ганжуур Данжуур судрыг бурхан багшийн сургаал Ганжуур Данжуур судрыг чулуун дээр сэлснээр одоо энэ ирж үзэж сонирхож байна. Тэгэд энэ маань болохоор бурхан багшийн сургаалаа айлцсан пали хэл дээр боловч биер мөсгөр бичигдсэн байна тий. Одоо биер мөсгтөр байгаа энэ сургаал одоо Ганжуур Данжуурыг одоо Коинка багш маань энтэх рүү аваачаад Девнагарын энтхийн мөсгөрөөр оруулаад ингээд тэрийг CD-ROM-д оруулаад байсан. Одоо бүр дэлхийн бүх Tipitaka.org гэдэг вебсайтнаар бол бүгдээр одоо сошиал медиа одоо бүх юмд нээлттэй болчихсон. Бид нар бас оролцож хэрэлд үсгтэр тэрийг одоо фондын зохиож тийм ээ өсгийн галгийн зохиож ингэж өгөөд хэрвээ та бүхэн Tipitaka.org гэдээ ороод тэгээд тэрэн дээр хэрэлэгдээр дарах юм бол одоо бурхан багшийн бүх ганжуурын судрууд яг одоо энэ биер өсгөн дээр байгаа шиг хэрэл өсгөн дээр байгаа. Энэ бүхнийг бид нар зөвхөн одоо хэрэл рүү одоо хэрэл өсгөн дээр буулгахаас гадна бас орчуулж эхэлж байгаа. Одоо энэ одоо бурхан багшийн айлцсан сургаал номыг яг файлын хэлнээс их хэлнээсэн Монгол хийн орчин цагийн одоо хинч гэсэн уншиж болохоор тийм одоо ойлгомжтой хэл рүү одоо орчуулж монгол хэлэн дээр орчуулж эхэлсэн байгаа. Тэгээд дээрээс мэдээж яг файлын хэлэн дээр байгаа бурхан багшийн өөрийнх сургаал ном бол энгийн ард иргэдэд айлцсан үнэхээр гамш сургаал ном учраас одоо ч гэсэн яг одоо миний дэргэд бурхан багш монголоор альж байгаа юм шиг тийм энгийн ойлгомжтой байдаг. Тийм учраас тэрийг нь тийм ойлгомжтой байгаа зүйлийг ойлгомжтой орчин цагийн монгол хэлэнд буулгах бол тийм бэрхшээлтэй асуудал биш байгаа тийм. Жилдээ бол бид нийлээд нэг 4 мөтөй гаргаж байгаа. Явандаа их орчуулагчдын тоог нэмээд ингээ явах юм бол бид нэг 20 жилийн дотор дуусгахын гэсэн бодолтой байж байгаа. Тэгээд мэдээж ингээ бид нар орчуулах ажлыг хийж байна. Одоо ингээд оюун гэрэл захирал тэргүүтээ мундаг хүмүүс ингээд тэрийг хэвлэх ажлыг хариуцаад явуучих юм бол Монголын ертөнд тоо үедээ хүртэл болоод яваад байна. Ганжуур Данжуурыг одоо пали хэлнээс нь монгол хэл рүү орчуулах ажил эхлээд эхний 3 бот нь бол гарсан одоо номын дэлгэрүүдээр байж байгаа. Дөнгөж эхний 3 бот нь орчуулагдаад байж байгаа. Тэгэхээр энэ буян төлсийг эхлээд явж байхад бол дөнгөж орчуулад хийсэн дараагаар хинээр одоо ивент тэтгүүлэх вэ? Ямар номын садан олох вэ гэж одоо Ширэндээ багш бид нар хоорондоо ярилцж байсан. Ингэж байгаа та бүхний сайн мэдих Петроус компани захирал оюун гэрэл эхний 3 ботыг нь одоо ивент итгэж эхнийх нь 3 бот нь бол гарсан байгаа. Яагаад бид нар пали хэлнээс гэдэг юм бэ гэвэл бурхан багшийн пали хэл бол яг тэр хүний ярьж байсан тэр хэлний юм аа. Төвд хэлэн дээр, мөн англи хэлэн дээр, бус олон хэлэн дээр орчуулагдсан бий л дээ. Тэгээ энэ удаагийн одоо ариун намын замаар 2 гэсэн энэ аялалд маань одоо бидний номын одоо хандвар ивент итгэсэн оюун гэрэл маань цуг явж мөн бясалгал хийж энэ бүх зүйлсийг үзэж байгаа юм л да. Тэгээ би яг энэ номын чулуун номын сан гэж одоо би өөрөө л нэрлэж байгаа шүү. Чулуун номын санд дотор
бит хоёр бол жижигхэн ярилцлага хийя гэсэн бодолтойгоор ирээд байгаа юм л да. Тэгэхээр оюуна нэг ийм л юм байна л да. Одоо энэ бүгд тийм ээ одоо энэ чинь ингээд харахаар зэрэг бүгдээрнгийнх нэг нэгээр нь хийчихсэн. Тэгээд энэ олон энэчтэй хичнээн юм байна. Тэгээд энийг л бид нар яг монгол хэл дээр болгоод энэний ихээс нь шууд орчуулж чадаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр анх ер нь яагаад ч юм уу одоо би ер нь ивент итгэхий гэсэн юуны бодол анх төрсөн байна. Би ерөөсө бодол төрөөгүй. Чирэндэг багштай. Ер нь хоёр дахь удаага л нэг дээр үед 5 жилийн өмнө чөлөө танилцсаал. Тэгэл дараа нь утсаар яриад тантай нэг уулзмаар байна гэж уулзаал. Тэгэл энэ төслөө ярьсан. Тэгээ одоо тэгээд бүгдийг нь орчуул дуусгаад дахиад 20 жил хэрэгтэй гэдэг. Тэгэхээр би үгүй энэ залуу хүн болохоор л юм зоригтой байна да. Тэгээ одоо эхний 3 нь ингээл өөрөөс чинь л эхлүүлээ гэж бодлоо гэдэг. Тэглээ. Тэгэхээр ягаад заавал надаас эхлүүлсэн гэсэн чинь. Үгүй ер нь л таныг туслана гэж бодсон гэхээр заа гэж хоёулаа гар барайл тэгэл эхэлсэн. Сая бясалгалд бас 10 хоногийн бясалгал суулаа шүү дээ. Тэгээ ямар сэтгэл төрөв? Ер нь энэ бясалгал юу юм гэж бодогдож байна? Би бол ерөөсөө ойлгоогүй явсан юм байна л та. Зүгээр сонсоод ер нь л 10 хоног дуурдаггүй ингээд л одоо бясалгаад сайхан болдог. Их л сайхан л гэдээсэн. Юун сайхан гэдгийг нь ойлгоогүй. Гэхдээ ер нь дууссан хойно ойлгохоор бол ер нь хүн ингээд оюун санааны хувьд ч юм уу нэг л тийм хүчтэй л болчдөг юм шиг санагдлаа. Тэгэхээр яхан манайхан 108 бот ганжуур данжуур гэж ерөнхийд нь мэдэн шүү дээ монголчууд тийм. Гэхдээ ганжуур данжуур маань бүр эхнээсээ нэгдүгээрээсээ эхлээд дуустлаад бяцнаа бясалгын тухай байдаг гэдгийг бол мэддэггүй. Тэгэхээр өөрөө бас харсан байлгүй орчуулсан юм уу? Би бол яг уншсан гэж бодлоо хэлэхгүй. Би гэхдээ юу харьцуулж харсан их гоё болсон билээ. Ялангуяа орчин үед залуучууд уншихад их хэрэгтэй гэж санагдсан. Тэгэд ер нь энэ бяцлаглалын гол таалагдсан юм нь бол надад энэ шинжлэх ухааны үндэстэй ерөөсөө л байгалийн хуулиар явж байгаа учраас энэ бол итгэхгүй байхын аргагүй. Яг бид дээрээ туршаал ингээд үзэхээр үнэхээр гайхамшигтай бяцлал байна л да. Ер нь болж өгөөлөө шүү дээ. Би ер нь энэ улс төрийг удирдах байгаа хүмүүс, төр одоо засгийн хүмүүс энэ өөрх гэрээ толгойлж байгаа эрэгтэйчүүд их суугаасаа гэж бодод. Энэ Мянмар чинь ялангуяа энэ төрийн албаны хүмүүсээ энэ бяцлагалд энтэйг нь суулгадаг гэсэн. Манайхан бүр суулгаасаа л ерөөсөө анхны төрсөн. Тэгээ би бүр фэйсбүүк дээр ингээд бичих постынхаа үгийг бодсон явж байгаа байхгүй. Тэгэхээр та бүхэн Бирм улсын сангийн сайд байсан Саяж Өвбөхийн бясалгалын төвийг харж байна. Одоо та бүхний харж байгаа энэ хошинд Саяж Өвбөхийн бясалгалаа явуулдаг байсан. За мөн одоо бясалгалын их багш Гоинко Сатянара Гоинкогийн багш Саяж Өвбөхийн бол энэ хошинд энэ бясалгалын төв дээр хамгийн анх эхэлж бясалгалаа эхэлж ээжээ. Саяжи Өвбөхийн 1899 онд Бирмийн нийслэл Рангун хотын ажилчин ангийн дүүрэгт эгэл нэгэн гэр бүлд мэндэлжээ. Тэр үед Мянмар нь Английн колон улс байлаа. Өвбөхийн нь багаасаа сэргэлэн цовоо хүүхэд байсан бөгөөд ахлах сургуулийн амжилттай төгссөн түүнийг дээд сургуулийн тэтгэлгээр шагнасан боловч тэрвэр амьдралын эрхээр эрдэм номоо хайж Бирмийн нар химээх сонингоос ажлын гараагаан эхлүүлж удалгүй Бирмийн сангийн яамд нягтлан бодогчоор ажиллаж эхэлжээ. Өвбөхийн анх випашяна бясалгал хийж үзсэн нь 1937 оны 1-р сарын 1 байсан гэдэг. Бирмийн одоо сангийн яамны төлөөлөгч байх үед энэ тосгонд сая тэжи бясалгал явуулж байгаа, випашяна бясалгал явуулж байгаа гэдгийг сонсоод тэгээд удирдах халамт шаардлагуудын тэр үеийн Английн колон байсан халамт шаардлагуудаас чөлөө гуйсан. Чөлөө өгөөгүй. Тэгэхээр хэрвээ орхиж явах юм бол алиас ч халуун шүү гэсэн. Тэгэхэд
энэ випашна явж байгаа гэдгийг сонссон. Тэгээ сая тэж гэдэг их мундаг одоо анагаам шатанд хүрсэн тариачин гэдгийг сонссон учраас тэрийг сурахын тулд сая жобгийн ажлаа орхиод яг одоо энэ байгаа энэ газар энэ заалан дотор суугаад сая тэжээр випашна бясалгал заалгаж тэгээд 10 хоногийн дотор асар их өндөр түвшинд хүрсэн байдаг. Тэгээ одоо шууд одоо багшлах чадвартай тэр орчин нөхцөлд хүрсэн байдаг. Энэ цагаас эхлэн Убакийн торийн албаа гүйцэлдүүлэхээс гадна сая тэжигийн бясалгалын төвд тогтмол очиж бясалгаж мөн зөвлөгөө авдаг болжээ. 1948 оны 1-р сарын 4-нд Бирэм тусгаар тогтнолоо олох үед торийн албыг 26 жил хашаад байсан Убакийн Бирмийн сангийн сайд болоод байлаа. 68 нас хүртлээр энд бол сангийн сайдын ажлыг хийж байсан. Энэ хоорондоо мөн 4 яамыг давхар удирдаад тэгтээ ганцхан хүний цалин авч ажилдаг байсан гэдгээрээ бол Мянмар улсын түүхэнд бол маш том алдартай төрийн зүтгэлтэн үе. Энд хамгийн гол нь тэр үед бол бясалгал дөнгөж дэлгэрээд өөрөө юм төв байгуулж исэн үе боловч сангийн яам бол маш их авилгатай хаял ахуултай байсан үе. Энэ үед бол өөрсдөө сая Убакийн багш ерөнхий сайтайгаа уулзаж бясалгалыг сангийн яам дээр явуулъя гэдэг зөвшөөрлийг авснаас хойш бүх авилгалын сүлжээг бол тасарч алга болсон гэдгээрээ бол төрийн түүхэнд маш өндөр өргөнтэй үлдсэн ийм хүн юм байна. Саяжи Убакийн 1954-өөс 56 онд Рангунд болсон Ганжуурыг шүүн тунгаах ховргуудын 6 дугаар чуулганыг зохион байгуулахад идэвхийлэн ажилласан бөгөөд их агуй нэртэй том танкимд 5000 орчим лам нар Ганжуур судрыг ариутхан шүүн хэвлүүлсэн байдаг. Тэр үед Випашнягийн багш нар дундаас зөвхөн Саяжи Убакийн л англиар чөлөөтэй ярьдаг байсан тул 6 дугаар чуулганы үеэр ирсэн өрнөдийнхэнд бясалгал заах ажлыг давхар хийжээ. 1967 онд торийн өндөр хариуцлагатай албыг хүлээлгэн өгснөөс хойш их багш нараас сурсан бясалгалын эрдэмээ дэлхийд дахин түгээх чин хүсэлдэн хөтлөгдсөн Саяжи Убакийн 1971 онд насан өөд болтлон олон улсын бясалгалын төвд Випашня бясалгалын гайхамшигыг заасаар байсан юм. За ингээ бидний аялал анхны хар хүн буюу сая тэжигийн төрсөн тосхон байсан газар руу очисон. Энэ бол Пабежи гэдэг тосхон байгаа. Их багш сая тэжийн 1873 онд Бирмийн Пабежи тосхонд мэндэлсэн бөгөөд түүнд Момпо Тэ хэмээх номын нэр хайрлжээ. Тэрээр 16 настайдаа нэгэн баян худалдаачны охинтой гэрлэн улмаар хүү охин хоёртой болж эгэлжирийн амьдралаар аж төрж байсан ч 1903 онд тосхонд нь дэгдсэн аимшигт тахлын улмаас олон хүн амиа алдсны дотор түүний хүү охин хоёр нь ч эндижээ. Иймээс хэмжээлшгүй их уй гашууд автсан тэрвэр өхөлгүй мөнхийн хутгийг хайхаар шийдэн төрлөх тосгоноон орхин гарчээ. Тэрвэр Бирмийн сүм хийдүүдээр бидрэн эрэл хайгуулхийн явхдаа их багш Леди Саядовтай номын өрөөлөөр учирч багш шавын барилдлага тогтоон хамтдаа 7 жилийн турш бясалгал хийсэн байна. Ингээд сая тэжи төрлөх тосхондон эргэн ирж багшийнхаа ном судруудыг үргэлжлүүлэн судлаж бясалган суух болжээ. Мэдээж энэ бол Саяжи Убакийн багшийн багш сая тэжигийн бясалгалаа хийдэг байсан. Өөрөөр хэлбэл тэр гэгэрлийн 3 дахь шатанд хүрсэн анагами болсон хүн. Анагамигийн шатанд хүрдэг хүн бол ерөнхийдөө энэ биеэрээ брахма болсон хүн гэсэн. Тэр брахмагийн тэр өндөр шатанд хүрсэн байсан анагами шатанд хүрсэн хүний бясалгал хийж исэн газар учраас одоо болтол тийм ээ энергийн хിവэр. Сая тэжин эгэлжирийн тариачнаас их багш эрдэмтэн хутагт болтлон оюун ухааны оргилд хүрч анхны Випашня бясалгалын эгэл хар багш байсан гэдэг энэ гайхам үйлсээр өнө мөнхөд дурсагцсаар байх нь гарцаагүй.
Мянмар улсад хийсэн номын аялал 10 хоногийн бяцлаглаар эхлэж дараа нь номын орноор аялаж явахдаа магадгүй анх удаага 270 сахил сахитаг гэлэнгүүдэд хоол өгч мөн орхимж тэргүүднийг барих зэргээр буян үйлдсэн билээ. Гэлэнгүүдэд барьсан орхимжил гэхэд тэд өмсөж илээгээд дараа нь гудас өнгөлж бүр эцэстээ сүмийн хананд хийж шавардадаг байх юм. Түнжилэн ийм ариуслын өндөр зэрэгт хүрсэн лам нарт хоол өгөх нь хэмжээлшгүй буйны тоонд ордог. Яагад гэвэл гэлэн гэцэл сахилтай лам нар хүний тусыг мартадаггүй тул хойштож бидний төлөө Монгол хэмээх орны төлөө залбирсаар байна гэсэн үг юм а. Випашня бяцлал хийснээр хүн ямар ч хэцүү зүйлтэй учирсан ч сэтгэлийн шаналлгүй тайван байх, сэтгэлийн хатыг үүсгэн хөгжүүлж өгдөг бөгөөд аливаад тэгш амгалан сэтгэлээр хандаж тэнгэрүүдтэй нэг долгионтой болдог. Тийм ч учраас саяхан манай оронд айлчлаад бутсан далаа багш энэ чадварыг л өөртөө бий болгохын тухайд Випашня бяцлагад шамдаа гэж онцлон хэлээд буцлаа. So now Vipassana is analytical meditation. That is very, very important. Real sort of effect on our emotion is analytical meditation. Үзэгчдээ ингээд ариун номын замаар хийсэн аялал маань өндөрлөж байна. Тэгээ үнэхээр энэ орн бол үзэх юм маш ихтэй орн юм байна. Бид нар үнэхээр хэрэгтэй одоо хүрэгчээ гэсэн газруудаараа маш зөвхөн газраар явж амжлаа. Тэгээд ийшээгаа энэ ариун номын оронд ирсэн хүмүүсд маш их зүйлийг үзэхээр юм байна. За ингээд их үзэгчдээ та бүхний дахин энэ улсаар аялаарай. Бид ч бас яг дахиад энэ улсын хойд хэсэг рүү бид нар очиж амжаагүй. Багаан гэдэг одоо маш хуучны төв байгаа. Мөн одоо бас нэг тэнд дахиж нэвтрүүлэг хийж үзэгч та бүхэндээ үзүүлнэ гэсэн ёроолыг энэ ариун номын газраас ялангуяа одоо энэ сургийнхаа доороос ёроол дэвшүүлээд үзэгч та бүхнийгаа баяртай гэж хэлье да.